Засгийн газар байгууллагад энэ хууль санаачийн илтгэл дурдаг юу танилцуулга дурдгдсан хуулийн төсөл батлагдсны дараа үүсч болох нийгмийн эдийн засгийн үр дагавар гэсэн байна л да. Тэгээ энэ 562-ыг хараад сууж байна. Барааны тэмдэг газар зүйн заалтыг хуурамчаар үлдэх, хуурамчаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хүлээлт хариуцлагыг нэмэгдүүлснээр энэ төрлийн үйл ажиллагаа багасч хэрэглэгчид хуурамч бараа бүтээгдэхүүн хэрэглэж амнаас эрүүл мэнд эд хөрөнгөөр хохироход багасч хамгаалах боломж нэмэгдэнэ гэсэн. Энэ үнэн байдаг байгаа. Хүлээлт хариуцлага нь. Одоо яагаад үнэн байдаг байгаа гэж асууж байгаа юм гэхээр зэрэг яг одоо үнэхээр өнөөдрийн үйлчилж байгаа хууль тогтоомжоор ямар хэмжээнд өнөөдөр хариуцлага хүлээж байгаа вэ? Энэ хариуцлага нь нэмэгдэчихээр яг одоо ийм хуулийн зорилт хангагдах уу гэж. Энэ нь шинжилсэн найруулга юм байна. Тэгэхээр том хууль байна л да барааны тэмдэг. Дараагийн заалтууд энэ газар зүйн заалтын эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсноор үндэсний үйлдвэрлэгч тэр тусмаа махны үйлдвэрлэл эрхлэгчид Европын зах зээл дээр бүтээгдэхүүнээ хөнгөлөлтийн нөхцлөөр гаргах эрх зүйн боломж үрдэж малын мах үнцэнтэй болж малчтын амьдрал дээрх боломж нэмэгдэнэ гэж юм л да. Тэг яг одоо энэ хуулийн газар зүйн заалтын эрх зүйн зохицуулалт яг энэ хуулийн төсөлд яаж тусгагдсан болоод ямар сар татвар байснаа одоо сар татвар нь арилж байгаа. Би энийг бас тодруулж мэдэх гээд байгаа. Ер нь урдсан жил үлээ Монгол Европ парламентын 7 дугаар зөвлөлт уулзалт төлөвлөдөө болоход ер нь тэр Европ парламентын Европын холбооноос манад маш олон нэр төрлийн тарифын хөнгөлтийг өгсөн ийм байсан. Тэрийг манайх бол их бага ашигладаг тухай яригдчихсэн. Тэгэхээр энэ хүрээнд энэ одоо хууль барааны тэмдэг газар зүйн заалтын энэ хууль ер нь хэрхэн Европын зах зээл дээр гарах биднээс боломж олгосыг ашиглах боломж ер нь энэтэй хуульдад нэмэгдэх вэ гэдгийг тодруулж хэлж өгөхгүй юу? Энэ 8 дээр ч гэсэн дурдсан байна л да. Газар зүйн заалтыг Европын холбоонд бүртгүүлэх эрх зүйн боломж нэмэгдэнэ гэж. Энэ талаар тодруулаад хэлчихвэл бас зүгээр байна. За. Хариулъя. Сайд хариулъя. Көрөл байна. Тэгэхээр ер нь барааны тэмдгийн хуулиар тодорхойлогдож байгаа захиргааны хариуцлагын хүрээнд бол захиргааны хариуцлагыг ерөнхий хариуцлагын хэмжээгээр торгуулийн хэмжээд зүгээр жишээ болгоод ирэхэд бол тодорхойлогдсон байгаа. Дээд нь 250 мянга. Ер нь зүгээр энэ барааны тэмдгийн бүртгэлийн ачаал нэмэгдэж байгаа. Нэг 2 дугаар нь үйлдвэрлэлчлэгээ өргөжж байгаа тодорхойлолт барааны тэмдгийн хэрэглээ их нэмэгдэж байгаа. 3 дугаар гадаадаас орж ирэх барааны тэмдгийн бүртгэл бол зүйлүүд бол маш их нэмэгдэж байгаа. Энэ мэт байдлаартай холбоотойгоор барааны бусдын барааны тэмдгийн хууль бусаар ашиглах хууль бусаар ашигласны үндсэн дээр тэр тухайн барааны тэмдэгтэй ижил төстэй гэж хэрэглэгчдийг андууруулж чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ийм асуудал бас гарч болзошгүй гэж үзэж байна. Тэгэхээр энэ агуулгаар энэ бусдын бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар ашигласан төлөөлөх захиргааны бол хариуцлагыг чангадах зохион нь бол энэ зөрчлөөс улсын сэргийлэх нэг үндэслэл болох юм болоо гэж үзэж байгаа. Энийн нэг жишээ бол 2004 онд патентын хуулийн шинжилсэн найруулга зохиогчийн хуулийн шинжилсэн найруулгаар энэ төрлийн захиргааны энэ төрлийн эрх зүйн зөрчил гаргагчдад хүлээлгэх захиргааны хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн. Тэгээд ер нь бол энэ чиглэлээр бол захиргааны зөрчил сүлжээд бол хайцангуй эрс буурсан гэсэн юм дүгнэлттэй байгаа. За дараагийн асуултын хувьд бол газар зүйн заалтын энэ хуулийн гол нэг үндсэн гол агуулга бол түрүүн Скватер гишүүн таны хэлсэн тэр Европын холбооноос манад үзүүлж байгаа хөнгөлтүүдийг баг ашигладаг гэсэн энэ нөхцөлийг айлуулах багасгах зорилгоор ер нь бол энэ их ашиглах нөхцөлийг бүрдүүлэх нэг асуудал нь газар зүйн заалтын асуудал байсан. Энэ газар зүйн заалтын асуудалтай холбоотойгоор бас мөн Европын холбооноос манай улсад төсөл хэрэгжүүлсэн түрүүн сайдын хэлэхэд дурдгдсан. Энэ төсөл хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэх явц тавигдсан нэг ажил нь энэ хууль тогтоомжийг боловсронгуйлах асуудал байсан. Тэгээ энэ хууль тогтоомжийг боловсронгуйлахдаа газар зүйн заалтаар хамгаалагдж байгаа бүтээгдэхүүний чанар гэдэг асуудлыг энэ хуулийн хувьд тодорхой тусгаж өгөөч. Энэ чанарыг шалгадаг чанарыг газар зүйн заалтаараа холбогддог механизмыг тодорхойлж өгөөч гэж яасан. Тэгээ энэ асуудлыг тодорхой хэмжээгээр тусгасан юм аа. Зүгээр энэ ингэж хэрвээ энэ Европын газар зүйн заалтын хуулийн энэ төсөл тусгатаар ингээд яах юм чанарын шаардлага асуудал тусгатаад ингээд энэ төсөл цаашаа явах юм бол хуулийн төслийн зал цаашаа явбал бид бас энэ Европын холбоонд гарч байгаа тэр мах бүтээгдэхүүнүүд тавигдах шаардлага стандартыг өндөржүүлэх ингэснээр тэр мах бүтээгдэхүүний үн үнэлгээнд эргээр нөлөөлөх юм боломж байгаа болов уу гэж тооцож байгаа. За энэ асуултанд Чинбат хариуллаа. Оюун нэмж газрын дарга
За хуралдаанд оюуны эмчийн газрын дараагаас гадна бензин, тэргүүн шадар сайдын зөвлөх мегмарт орж оюуны эмчийн газрын аж үйлдвэрийн өмч зохиогчийн эрхийн хэлтсийн дарга нар оролцож байна. За Сүхбаатар гишүүн тодруулаад асуучих. Энэ Хүрлбаатар сайд гараа явуулчихлаа л да. Уг нь давхар сонсож явах хэрэгтэй л. Юу төсөл танилцуулсан Европын холбоонд бүртгүүлэх боломж нэгднэ шүү дээ. Тэгэхээр Европын холбоотой энэ хуулийг ингээд гаргасны дараа ер нь Европын холбоотой манайх энэ газар зүйн залтаа ингэж бүртгүүлээд яг ингэ явах юм яриа хэлцээ гэдэг юм уу тохиролцсон зүйлүүд бол байгаа юу. Энийг бас тодруулж өгөөч. Энэ бол маш их чухал. Энэ манай үндэсний үйлдвэрлэгчид нэлээд боломж ууг нь олгосон ийм зүйл юм байлээ шүү дээ. Тэгээ энийг бид нэр сүүлийн үед нэг хэсэг их одоогийн ерөнхий сайд бол урд нь бол ихийн тухай ярьж ирсэн. Тэгээ энийг бол ашиглах юм бол бид нар энэ тарифын хөнгөлөлтөд чинь 12 үлээ 13 хүртэл ихний хэлжийг авцсан явж байгаа шүү дээ. Цаашаа өргөжлүүлээд авах тухай ярьж байгаа. Тэгээ энийг одоо би голно тодруулж асуугаад. За оюуны эмчийн газрын аж үйлдвэр өмч зохиогч эрх хэлтсийн дарга ажилтай мегмарт ирж за энэ Европын холбооноос хэрэгжүүлсэн төслийн хүрээнд газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг Европын холбоонд бүртгүүлэхээр манай газар зүйн заалтын талаарх зохицуулалт нь болохгүй байсан гэдгийг сая Чанбатар хэлсэн. Гол нь энэ газар зүйн заалттай бүтээгдэхүүний чанарын тухай асуудал эрх зүйн зохицуулалт нь бас байхгүй байна. Нэг хоёрдугаарт бол энэ чанарын шаардлага хангахгүй байгаа гэдэг энэ асуудлаар Европын холбооны газар зүйн заалтын бүртгэгдэж чадаагүй. Тэгээд одоо болохоор Европын холбоотой Монгол улс түншлэх хамтын ажиллагааны гэрээ гэж байгуулж байгаа. Энэ ажил хийгдэж байгаа. Энэ ажлын хүрээнд яг газар зүйн залттай холбоотой бие даасан тусгай хоёр талын хэлцээр байгуулна гэдэг саналыг Европын холбоо манай улсад тавиад байгаа. Энэ асуудлаар энэ шийдэгдэх ёстой байна.